Хөтөлбөр үргэлжилж байна үзэгчтэй. Өнөөдөр манай студид маань хоёр үзэсгэлэнтэй зочин ирсэн байна. Тэглээ яхаа зорилгыг маань хүлээж авсан та хоёртаа маш их баярлалаа. Баярлалаа. За ингээд өнөөдрийнхөө зочдыг танилцуулъя. Өнөөдөр бидний зочноор Торгоны замын гоо бүсгийн 2026 олон улсын тэмцээний тэргүүн байр Дижидма болон за түүний охин Торгоны замын гоо бүсгийн 2026 тэмцээний олон улсын нийлж шилдэг 10 оролцогчийн нэг энгүүнээр оролцож байна. За та хоёртаа томос том баярыг хүргэе. Маш том тэмцээнд оролцоод тэгээд баяртай мэдээтэй уулзж байгаадаа тун таатай байна. Тэгээд юун түрүүн та хоёр маань үзэгчдэд өөрсдөө дэлгэрэнгүй танилцуулж өгөөч. Баярлалаа тэглэх яах вэ? Үүний өмнө тэ танд телевизэн хамт олон болоод тэгээд нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд намайг болохоор Бямбин Дижидма гэдэг. За тэгээд хуваараа бизнес эрхэлдэг. За тэгээд спиннингийн багш дасгалжуулагч. За тэгээд мөн тэгээд National Academy Miss Medal юм байна. За ингээд юм байна. Самсалуу намайг гэдэг би одоо 8 настай тал сургууль сурдаг. Тэгээд би одоо тал сургуулийн 3 дахь ангид орсон. За манай хоёр миссийн хувьд болохоор бүгд найрамдагтад ард улсын Ордос хотноод бол саяхан бол наадмын үеэр болж өндөрлсөн Торгоны замын гоо бүсгүй хэмээх 2026 оны тэмцээнд амжилттай оролцоод ирсэн байгаа. Тэгээд энэ тэмцээнийхээ талаар сонирхч нэг сонирхоод өнөөдөр студидтэй ирсэн. За тэгээд ямар төрөлд та хоёр маань оролцвоо, ямар амжилтыг үзүүлвэ? Тэгж байхаа баярлаа. Тэгээд Торгоны замын гоо бүсгүй тэмцээн, Торгоны замын пэшн загварын 7 хоног маань ихэд бол жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг энэ төрлийн тэмцээн байгаа. Тэгээд нийт одоо 3 төрөлтэй болж өндөрлөдөг. За энэ удаагийнх болохоор Орд сатнаа зохион байгуулагдаад тэгээд өмнө нь болохоор манай охин бас явж исэн. Тэгтээ энэ жил охинтойгоо орж дэлхийн том жиний тайзан дээр ингээд амжилт гаргаж ирсэндээ маш их баяртай байгаа. За би болохоор насан туршидын одоо Торгоны замын гоо бүсгүйгээд ийм нээлттэй тэмцээнд нь ороод тэргүй барийг эзэлсэн. Харин манай охин болохоор Торгоны замын одоо нэг Азийн хүүхдийн модульд нь ороод шилдэг бас 10 та багтаад тэгээд бас илч төлөөлөгч брэнд төлөөлөх хэрэгтэй болоод бас дээрэс нөгөө нэг шилдэгүүдийн одоо нөгөө нэг баннер тавьдаг. Тэгээ өөрийнх нь нэр ингээд нэтгэлийн самбар дээр ингээд бичигдээд тэр нь хамгийн гоё. Ээж охин хоёр нэг тэмцээнд оролцоод хоёулаа ингээд шагналт байранд орно гэдэг чинь бас гоё мэдээ. Энэ удаагийн бас олон улсын тэмцээнд манай одоо хоёр мисс маань маш авьяаслаг хөлмөөш тэгээд үзэсгэлэн төгөлдөр бас гоцгойр чадсан гэдэг итгэлтэй байна. Тэгээд энгүүний маань хувьд өмнө бас миссийн тэмцээнд оролцож исэн гэсэн. Тэгээ ер нь өмнө одоо чиний хувьд хизэнээс ер нь мисс болъё гэж бодоо. Тэгээд хизэнээс бэлдэж эхлэв. Best costume гэдэг. Йоо. Манай хож юм нэлийн нөгөө хүүхдүүдийг нь бол би хөгжүүлэх гэсэн юм боддог. Тэгээд ерөнхийдөө сонирхлын хүсэл мөрөөдлийн олё гэсэн зорилготойгоор Asian Idol Academy хаалгыг нэг агчтар очиж исэн, уулзж исэн. Тэгээд миний хож аягүйх бүжгэлдэг гэсэн. Угаасаа багасаа аягүйх ингээ бүжгэлдэг, тэмдэглэлийн хүүхдээсэн. Тэгээд аягүйх хөдөлгөөнтэй, сэргэлэн цаваа дуулдаг. Энэ төрлийн хүүхдээсэн. Тэгээд анх охиныг болохоор би нөгөө төгөлдөр хуур тэгээд нөгөө хүний нөгөө хүсэл мөрөөдлийн ингээд олохын тулд одоо нөгөө би одоо 3 хүүхэдтэй томьёогоо ч гэсэн одоо охиныгоо ч гэсэн ингээд нөгөө янз бүрийн сургуульд дамжаа тэгээд иймэрхүү юмд айгүйх явуулдаг гэсэн. Яг өөрийнх нь чиглэлийн болоход тэгээ шатрын дугууланд явж утсан, зургийн дугууланд явж утсан. За тэгээд төгөлдөр хуурын сургалтанд ингээд дамжаад тэгээд явуулсан ингээд явж утсан. Яг шалгарч үлдсэн бүжиг тэгээд дуу тэгээд яг энэ актем байсан байхгүй юу. Тэгээд ерөөсөө энэс салахгүй. Тэгээд 5 настайгаасаа багш дээр чав болж очоод одоо бараг 3 4 хичээл рүү орох гэж байна. Угаасаа л тайсны хүүхд юм шүү дээ. Ерөөсөө энэ бас угаасаа харагдчихин шилдэг бүжиг чинь гэдэг энэ цомнуудын талаар бас ингэ танилцаал байгаа юм. Авч ирсэн шагналуудаа. Яг өөрийгөө танилцуулах уу? За цомныхын талаар гэх юм бол хамгийн анх Asian Academy явснаасаа хойш ихэд бол цомууд нь байгаад байгаа. Мэдсэн нь болохоор одоо бүжиг-мүжигийнхэн медаль ч юм уу тэдгээр бол гэрдэл үлдсэн байна. Тэгээд хамгийн Happy Halloween Kids гэдэг Best costume. Тийм улсын хэмжээнд юм. Хalloween баяр арга хэмжээнд зохион байгуулагдсан ийм тэмцээнээс хамгийн анх болор санагдсан болоод ямар вэ? Тэр үед ямар санагдчихсэн гэж байна?
нэг амар ахтайгаа ороход бүр маш гоёсэн. Гоёсэн. Ганцаараа боловцсон тэр хайлагч best гэхэл нэг амар баялаа. Хамгийн шилдэг шиг өдрийн жажсан. Тэгээд дараагийн тэмцээнүүдээс унтаа харсан баг тий. За тэгээд дараагийн тэмцээн гэл. Дараагийн тэмцээн болохоор Global National костюм гэдэг бас үндэсний хувьцын тэгээ бас улсын хэмжээнд болсон зохион байгуулагдсан маш том тэмцээн болсон. Тэгээд нөгөө нэг Азийн тэгээ Монголын том шүүгч нар ирж шүүсэн. Тэгээд дээрээс нь Asian Idol Academy толгой компаниас хүртэл ингээд захирал хүртэл ирж шүүжсэн. Тэгээд 2020 оны Big Miss тэгээд ингээд маш том ингээд шүүгчнэр бас ирж исэн. Бас айгүй гоё том тэмцээн болж исэн. Би тэр үед жирэмсэн ингээд айгүй том гэцтэй. Тэгээ охиныгаа дагуулаад манай охин амир өөрөө айгүй дуртайгаа болохоор бас ингээд дэмжчихээ. Тэгээд нэгэнд ингээд орж байгаа юм чинь бас сэтгэл зүрхээ зориулж альва юмд чинь сэтгэл хандах хэрэгтэй гэж бодсны үр дүнд тэгэл үс тэрэм байгаа. Тий. Тэгээ охиныгаа оруулж тэн дээр ингээд өвөө эмээгээ баярлуулаад бидрийг чинь ингээд уйлуулаад тэгээд айгүй гоё нөгөө мессеж чи айгүй гоё зарлдаг шүү дээ ингээд хүлээлгээл нөгөө гранд винерийг чинь ингээд хүлээлгээл гэл ээлж дараагаал ингээд хэлэнгүүт тэгэл прогшол за манай охин ч болоог юм байна да ингээд номинат эзэн болоод за яг гоо чамгүй амжилт бас гаргачлаа гэж трапчис чи хамгийн сүүлд бүр ингээд харах дээр өндөр төгс ингүү ингээд шишгтэр мич яг үзэгчдийн судлаас би яг тухайд харчихсан байхгүй тэгэл бүр ингээд уйлал ингээл өвөн айгүй хөөрхөн ингээл цэцэг барайл тэгэл яхаа тийм чинь энэ жоохон охинээс ямар том амжилтуудыг үзүүлээ тэгээд Аз руу явах их авч ирсэн байна. Тэгээд дараа нь Аз яг ирэхээ аваад би нүуний жирэмсэн онгоцон сууж болохгүйгээд тэгээ Афтага зүг бүр нэлээ хятадын нэлээ тийм өндөр сүрлэг тийм уулан дээр баригдсан Ужоо гэдэг хот руу явж тэмцээд оролцсон. Тэгээд тухайн үед охиныгоо ингээд нэг үзчих нэг юм лайваар ингээд үзчихсэн яг ойроос нь харж чадахгүй. Тэгээд манай үзчихсэн ингээд бас тухайн үед нэг хүүхдийн хувь цалих өрөө ингээд тий нөгөө гендрийн асуудлаас үүсэж ирсэн. Тэгээд ингээд яриад хүүе охиноо тэгэрээ хүүе багшаа юу болж байна гэд ингээд алсаас ингээд хараад тий болдог бол цог л явчмаар. Тий болдог бол ингээд цог явчмаар тий. Тэгээл яг нэг тийм мэдрэмж аваад яг тэндээс 2 дугаар байрыг эзлээд ирж байхад бас амар баярлжсэн. Тэгэлгүй. Тийм. Яасан мундаг юм бэ? Ингэрний хувьд анх удаа бас тэг олон улсыг зориод олон улсын мисс хүүхдүүдтэй өрсөлдөхэд ямар санагдав? Би өөрийгөө нэг харамаар нэг таван бариллаа авах гэж бодсон. Ер нь чамд бусад олон улсын миссүүд ямар санагдчихсэн? Найзуудтай болсон уу? Болсон. Найзтайс. Танилцлаа. Ааха. За тэгээд тэд байранд ороод. За энэ жилийн тэмцээний хувьд ээж хүн хоёулаа цуг оролцсон. Тэгээд таны хувьд бас хизээнээс яг мисс болох замлаа эхлүүлчихвэ. Тэгээ ер нь багтаа болохоор нөгөө нэг урлагийн хүн болъё гэдэг бодлоо л да. Гэхдээ нөгөө нэг амьдралын шаардлагаар ч гэдэг юм уу те. Нэг тиймэрхүү байдлаас болоод яг тэрийг хөөж чадахгүйсэн. Тэгээд охиноо ингээд Asian Idol Academy-д өгчөөд тэгээ нэг академик сургалт болохоор ганцхан ингээд зүг болохаа гიშгээ ингээд заахгүй. Тэгээд яг нөгөө нэг харилцааны хичээлийг хортогс таахгүй юу. Тэгээ нөгөө нэг өдрөөр ингээд өөр өөрөөр уянгаагчтай чиглэл алхааныхаа ингээд хичээлийг ингээд заачдаг бол одоо харилцааны багш гэдэг юм арай өөр багш юм ааш. Тэгээ ингээд өөр багш ингээд заагаад ингээд явчихдаг. Тэгээ нөгөө охиноо ингээд 2-3 цаг хүлээ. Хүлээгээд тэнгүүт би ч нүрээ амир сониуч юм. Ингээд дотроо ингээд сонсоод гаднаас ингээд хаалганаас ингээд чагнаад ингээд сонсоод гэдгсэн баггүй юу. Тэнгүүд нь харилцааны хичээл амар гоё. Ингээд ингээрээ тэгээрээ ийм юм шүү. Өнөөдрийн тийм ингээд сэтгэл ямар байсан энийгээ зураарайч гэдэг юм уу нэг айгуу тийм гоёсэн баггүй юу. Тэгээд төрчөөд ийм багш маань болохоор хэлсэн баггүй юу. Санал болгосон. Чи нэг ингээд нэм тэмцээнд орох уу тийм ингээд world тийм ийм комиссүүд тэмцээнд ийм нэг ингээд явуулдаг гэсэн баггүй юу. Тэнгүүд нь гэдэг ихэндээ бичтэй гэдэг тиймэрхүү бодлоо өгч төржсэн. Тэгээд багшлахаараа
үгүй чи чадна ингээд амар хурцлаад болно. Тэгээ бүтэн ингээд тэнгуү чинь хэл айгүй хэрэгтэй болно. Тэгээд би хаа тэгээ гоо зүс царай гэх мэтлийн чинь зөндөө юм ингээл юу жаач тэ тэнгуү багш болно. Тэгээд багш үнэхээр чи сэтгэлээсээ үнэхээр гүйсэн. Хөвчлийн ерөнхийдөө бол мессежүүд чинь ингээд судлаад үзэхэд одоо дандаа нэг хуваарай тэгээ усаас яг дааж тэ ингээд тусламж ч юм уу нэг тийм хөв байдлаас юусэн ханддаггүй. Мессеж чинь ерөнхийдөө бол төлхөө өөрөө хувь зарлаараа гаргадаг. Тэгээд дээрэс нь яг ингээд багш яг ингээд чи сэтгэлээсээ ингээд хардна тэ бүх ингээд хувцын солио тийм ойлголцохгүй байгаа хэл мэлийн одоо чи тэдх гараанд нь тэгэрэ мэгэрэ гэдэг ингээд хэлж тайлбарлаж ингээд үгүүд шууд урам ороод хаацах болох юм байна. Би чадах юм байна гэл. Тэгэл за би чинь бас чамгүй бас өсгийдөө гутал дээр явдаг эмхтэй шүү дээ. Эмхтэй хүн шүү дээ гэж бас бодоол. Тэгэл эхний өдөр бэлтгэлд орсон. За би өсгийдөө гутал дээр тухайн үед чадаагүйсэн байл. Чаддаггүйсэн байл. Өстэй хэцээсэн байлээ. Өстэй чанга байсан байлээ. Тэгээд тэр чинь нөгөө нэг яг гой модель гэдэг чинь дор хаяж 12 см өсгийд дээр явна. Тэгээд багш хүртэл зөвлөж байгаа юм чинь. За ингээд мис модель болно гэдэг чинь одоо жишээлх юм бол энэ өсгийдөө гутлыг чинь одоо номон хүртэл юм байх хэвээр. Дулуурн хүртэл юм байх хэвээр. Ийшээгээ налуу байх хэвээр өсгийний хэмжээ хүртэл ингээд нарийн ингээд зааж өгөө. Эндээс ингээд захиалах юм бол илүү дээрч гэдэг юм уу. Яг ийм зөвлөмжүүдийг маш өгчээсэн. Тэгэл тэгэл нөгөө нэг ном хүртэл би чи ингээд нөгөө ирэхээр ингээд болохгүй байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө зүгээр л мессеж ингээд гоё хувцсан өмсөөл те. Ухаал болчдсан болов гэж аягүй буцсан чинь үгүй те. Яг тэр дизайнерын хувцыг амьлуулна. Дизайнерын хувцыг амьлуулна. Тэгээд дизайнер нь бас хувцаа аягүй гоё. Яг нөгөө хүндээ яг гоё олоод өгчдөг юм билээ. Чамд бол энэ хувцаа бол чи энийг гоё амьлуулна гэдэг. Яг нөгөө кино найруулга хийгээд яг бүрээ олцсон байдаг шиг те. Яг тэгдэм билээ. Тэгээд хятадд ингээд очоод багш ингээл тухайн үеийнхаа нөгөө дизайнерийнхаа ингээл бас тэр чинь сонгохдохгүй бас учиртай. Зүгээр шууд очиод бас өмсөхгүй. Энэ хүний бие хаанцлыг таарах юм. Манай яг миний энэ дизайнерын миний авч явж байгаа хувцагтай ингээд амьлуулж чадах юм уу гэх. Нэггүй багш маань тэгэл яг үнэн багш маань зөвлөөл очиод өмсөөл ярилцаал тий. Манай ингээд модель байгаа энийг ингээд тайлбарлаж бас яриад. Тэгэл ойлголцоол за би өмсөх юм байна. Өмсөхгүй бас тэр чинь бас хүмүүс байгаа. Өмсөөд ирэнгүүт бас гоё мэдрэмж авдаг. Ястаа удаан бэлтгэл хийсэн гэсэн үг. Би чинь 2025 оны 8 сар 15 баг хөвгөлөж авсан. Тэгэнгүүтлээ 10 сард тийм 10 сарын сүүлээр багш маань яриад би ч өөрөө холбогдоод нөгөө нэг ингүүнийг явах уу гэж асуугаал ийм тэмцээн зохион байгуулж байгаа гэх. Тэгсэн чинь яана багшаа гэл асуудлаа ингээл яриа л те. Тэгээд зөвлөлтөд байж авцаанда ер нь зүгээр явахгүй ч гэсэн бэлдээд үзье. Нэг сард бас тэмцээндээ гэдэг чинь бичсэн бэлдээд үзье. Тэгэл шууд зориглол. Тэгэл бэлдсэн мэдээж тийм амар шууд явчихгүй. Яг миний ингээл арт талын хүмүүс амар чулга байхгүй юу? Гэр бүлийн хүн. Тэгээд миний хадам ээж. Хүмүүс ингээд хүмүүс төрсэн юм чинь тий. Тийм. Маш ингээд хүмүүс манай биэл дүү. Ингээд бүх талаас ингээд намайг ингээд дэмжээл. Окей. Чи ингээд үнэхээр дурлаад байгаа бол тэгээд явмаар байгаа болоо. Тэгээд өөрийгөө тэгээд энэ манай хүн гэр бүлийн хүн ч гэсэн юм бол намайг тэг хориглож мөрлөө тий. Өө чи тэрийг юм тэг тэгээд байдаггүй. Чи болж л яваад үз. За яваад үз. Сориод үзтээ. Тэгэл яг сордог. Тэгэл ард нь гардаг. Тэгээд ерөөхдөө бол багштайгаа ингээд жил орчим юм бол явах юм бэлдээ. Тэгээд 10 сар гэдэг чинь ерөөхдөө бол эхлээд бас шантарсан. Эхлээд тэр чинь ингээд дор хаяж 20-30 метртэй төрсөд гуталтай ингээд цогсоо. Тэгээд нөгөө нэг гидий дүмби гэл ингээд багтаа тий. Хөдлүүлээл ингээд бас ингээд цогсон гоо. Тэгэхээр маш их төсвөрийг ингээд авах гэсэн. Тэгэл эмхтэн хүмүүс хийгээл зориглох юм бол нэр юу ч хийж дэмжсэн гэр бүлийнхэн тэг хайртай татны хүмүүс зөндөө их байгаа. Ямар ч тач ингээд хийхсэндээ одоо зориглоо тэг мэрэгжлийн хүмүүс хэрнээсээ те ээж хүмүүс ахныгаа дагаад ингээд гоё амжилт үзүүлсэн маш их бахархаж जैन. Тэгээд олон ээжүүд бас сурам авч байгаах гэж бодож байна.
За Ингүүний хувьд өмнө ганцаараа автагаа цог яваад оролцожсэн тэмцээндээ энэ жил ээжтэйгээ цог орсон чинь ямар санагдав та? Ээжигээ ингээд мис болоо тайзан дээр халахж байгааг харах ямар санагдсан? Итэр байранд ирсэн бол бүр гоё амар гоё нэг ингэж юм гээл. Ээж чинь тэргүүгээр идсэнээр хамгийн гоё юмсан уу тийм. За Ингүүний маань хувьд болохоор энэхүү тэмцээний Asia Children Model Contest-ийн Global Promotion Ambassador буюу төлөөлөгчөөр сонгогдсон. Тэгээд энэ шагнал болохоор тухайн оролцогчийг нь брэнд төлөөлөх, сурталчилгаа, загварын зах зээлд одоо ажиллах хамгийн өндөр боломжтой, хамгийн өндөр арилжааны үнцэнтэй модель гэж үндэсний тийм гоё үнцэнтэй том шагнал юм байлээ. Тэгээд энэ шагналаас авсан юм чинь үнс хашаа бас олон ажил, бас олон гоё тэмцээнүүд хүлээж авах гэж бодож байна. Цаашдаа төлөвлөсөн зүйл юу вэ таварт маань? Яг байгаа. Тэгээд зэрэг нэг энэ тэмцээнээр ганц ингээд дуусчихгүй. Тэгээд манайх ингээд тэрвээ ингээд би бол хүүхдүүдийг бас хүчилдэггүй. За яг ингээд яваа. Эцсийн туталтай ингээд яваад үз. Болон гэх юм бол мэдээж мэдээж хүчсэн юм чи амжилт хүрдэггүй. Тэгэхээр амин өөрөө яг юу гэсэн яг тэр чиглэлийн дагуу ихэд бол явна гэж масаа бодож байгаа. Тийм. Ингүүний маань хувьд хичээл сургуулийн хажуугаар бас энэхүү академидаа яваад бас чамгүй их цагийг мистэй энэ моделийнхаа карьерт зарцуулдаг гэж бодож байна. Хичээл болон энэ бэлтгэлээ хэрхэн зохицуулж байна да. Ангийн багш болон сургуулийнхын юу яаж хүлээж авч байна? Намайг болон энэ моделүүдийг мэдсэн хүмүүс бол амар хөтөж хашт. Ихээл нэрээ Ингүүний арлаа гэл. Нэрээ дай болох цааш. Ингүүний хувьд ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болохыг хүсэж байна? Бацсан юм байна уу? Тэрийг бол бодож байгаа. Одоогоор юу мисээ игээл явж байгаа. Гүнжээ игээл. За тэгээд нэвтрүүлгийн маань ялцах хугацаа их богинохон тэгээд энэ хүрээд юу өндөрлж байна. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөл та хоёроос бас энэ амжилтанд хүрэхэд тусдсан болсон хайртай дотныхан те багш нартай ч юм уу цэнхэр дэлгэцээр дамжуулан хэлэх өгөө хэлээжээ гэж хүсэж байна. Тэгэх яах вэ? Маш их баярлалаа. Миний өмнө ингээд бас энэ гоё нэвтрүүлэгт ингээд урьж оролцсоосанд маш их баярлаж байна. Тэгээд мэдээж энэ амжилтыг хүргэх мэдээж гэр бүлийнхаа хайртай дотны хүмүүстээ маш их баярлалаа. Дээрэс нь хүн найз нөхдөд хүрэх маш их чухал. Яг ингээд яг зөв найз нөхдөд олох юм бол бас маш гоё амжилтанд хүрдэг. Бас нэг чанга хатуугийн бүлэнгүүд бас ингээд гоё хүлээж авдаг. Тэгэхээр бас найз нөхдөд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мэдээж энэ тэмцээнд зүгээр багшгүй ингээд чигээр яваад харгуу орчин хийж амжилтанд хүрэхгүй. Альва юм бэлтгэл сургалт маш их чухал. Тэгээд бас Asian Idol Academy үүсгэн байгуулагч захирал тэгээд мисс бас уянгаагчтай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд ер нь бол үзэгчтэй хандаж хэлэхэд бас дээрэс нь хүмүүст хандаж хэлэхэд альва зүйлд ерөнхийдөө бол тууштай байвал эцсийн заавал үр дүнтэйгээр хардаг. Бас амжилт заавал хүрдэг гэж би хардаг. Тэгэхээр альва зүйл чи сэтгэлээсээ бөгөөд тууштай. Одоо би зөв одоо ингээд надад ингээд маш олон бас ингээд сайхан ингээд тий би хаагаа урлах гэсэн хүмүүс бас зорж ирдэг. Тэгэхээр тэр хүмүүс ч гэсэн ингээд тий заавал ингээд өөрийгөө ингэж бас ингэж чангаталж би л одоо ингээд тий ингээд өөрийгөө ингээд заавал ингээд би ингээд турах гэж юм гэдэг юм өөрийгөө стресс төлөхгүйгээр өөрийнхөө сонирхолтой зүйлийг хийгээд тэгээд зүгээр ингээд яваад байх биш. Ингээд тууштай эцсийн нэг бас үздэг байгаасай гэж чинь хүмүүс ч болохоор одоо ингээд нэг одоо дөнгөж ингээд алхаж байгаа хүүхдийг тий одоо жишээлбэл чи би бол зөндөл харчихсан л байна ингээд дөнгөж ингээд турж ирэхэд ядаж би нэг ингээд ороод ирсэн байнгут чи ингээд дөнгөж ингээд явчаад ингээд за шантраад чи ингээд хуцаа орно шүү дээ чи альва юм хуцаа орно шантраад за болохгүй байна. За болид уу айгүй хэцүү юм байна. Миний ингээд биш юм байна гэдэг юм уу. Тийм хүсэлтүүдтэй хүмүүс орж ирэх гэдэг. Бас нэг одоо тий багшийн агентлагч юм ингээд орж ирэх гэсэн тий хүмүүс дөнгөж алхаж гიშгүүлээд юм. За болиолээ. Зөвхөн юм биш юм чадахгүй юм гэдэг. Тэгэх биш юм гэж альва юм чи ингээд маш их тий бэлтгэл сургалт маш их шаарддаг. Тэрнийхээ үр дүнг хожим нь
тий маш гоё аз жаргалтайгаар мэдэрнэ. Тэгээд энэ тэмцээн бол миний маш гоё амьдрал бас маш гоё дурсамж авч үлдсэн. Охинтойгоо гоё ингээд хааны ордонд нэг тайзан дээр алхаж үзлээ. Тэгээд миний охин тий охинтойгоос улаан ёсны ясад хамт ингээд ороод гоё ингээд алхаж үзлээ. За тэгээд миний охин бас тий ингээд гоё хүндэтгэлийн самбар дээр гараад багшигаа баярлуулаа, намайг баярлуулаа. Бас ингэж бас үзлээ. Та хоёулаа Монголд ингээд баярлуулсан шүү. Тийм үнэхээр баяртай болоо. Энэ хүмүүст бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд баярлаа. Дахин баярлаа. Намайг гэж би баннер дээр гарсан байхад гэлээ. Дахин би яатваа гэсэн чи баннер дээр гарсан бэ? Тэгээ гоё сэтгэлээсээ тэмцдэг байж тээ тий. Ээж хөө хоёлаа юм үзэсгэлэнтэй. Тэгээд цаашдынхаа төвцөө оролдоонд амжилт өсөе. Тэлгээ ах уу тэгээд ирээдүйд бас илүү олон тэмцээнүүдэд Монгол улсаа төлөөлөлд амжилттай оролцоорой гэж хүсэн өрөөж энэ хоёрынхаа цаашдынхаа бүх зүйлд амжилт татж ярахлыг хүсэж байна. Өнөөдрийн маань зочдоор Тарганы замын гоо бүсгийн 2026 тэмцээний тэргүүн байр Дижидма болон түүний охин Тарганы замын гоо бүсгийн 2026 тэмцээний олон улсын гэлж төлөөлөгч хилдэг 10 оролцогчийн нэг энгүүнээр оролцлоо. Баярлалаа. За үзэгчдээ нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Дараа дахин уулзлаа. Түр баяртай.